Өнөөдрийн мэтлэг дээр хойрог шил цэг тавих нь гэдэг таны бүтээмжийг нэмэгдүүлэх олон улсын бестселлер номын гол санааг товчлон ярих болно. За хойрог шил гэдэг нь болохоор ажлыг санаатаагаар эсвэл тогтсон дадал зуршлаасаа болоод хойш тавихыг хойрог шил гэдэг юм байна. Гэхдээ энэ хойрог шил гэдэг зүйл нь энгийн залхуурал болон амралтаас бол ялгаатай. Залхуурал гэдэг бол юу ч хийхгүй байхыг залхуурал гэдэг. Харин хойрог шил гэдэг нь юу хийх ёстойгоо мэдж байгаа, чухал зүйлээ мэдж байгаа боловч яг тэрийгэ гардаж хийлгүүгээр өөр одоо энгийн жижиг сажиг ажлуудыг хийгээд чухал ажлаа хойш тавиад байхыг хойрог шил гэдэг юм байна. За энэ бас энгийн амралтаас бол ялгаатай. Амралт гэдэг зүйл бол биднэрт энерги өгч идэг бол хойрог шил гэдэг зүйл бол бидний энергийг хогсорч идэг. Тэгээ энэ хойрог шил гэдэг зүйл нь бас зуршил болоод тогтчихдөг юм байна. Тэгэхээр яг ингээд чухал ажил байгаагаа мэдж байгаа ч гэсэн шууд эхэлж чаддаггүй тийм зуршилтай болчихсон. За нэг ширээгээ харчичаад эхлэх юм уу? За нэг ширээн дээр хэмээн янзлчаад эхлээд нэг мэйлээ шалгачаад ажиллаа эхлэх гэдэг юм уу? Ингээд хойрог шил гэдэг зүйл нь зуршил болоод тогтчихдөг юм байна. Гэхдээ энэ маань нөгөө нэг энгийн залхуурал амралт хоёр шиг биднэрт энергийг нөхөж өгдөг зүйл биш учраас яг чухал ажил байгаагаа мэдээ тэрийг өөрөө хойшлуулад байгаа өөрөө мэдж байгаа учраас хойрог шигдэг зуршилтай хүн бол хязгаарч аз жаргалтай байж чадахгүй мэн. Яагаад гэхээр ямиг ингээ хойшлуулж байгаа ч гэсэн хойшлуулж байгаа тэр хугацаанд нэг гой бүрэн дүүрэн 50 аз жаргалтай байж чаддаггүй. Дотроо дандаа өөрийгөө зөгчийдэг. Би болон шууд эхэлчих хэрэгтэй штэ. Би дандаа ямиг хойшлуулах юм а гэдэг ч юм уу дотроо дандаа стресстэй, гэмшилтэй байж идэг учраас хязгаарч бүрэн дүүрэн амьдрч чаддаггүй мэн. Гэхдээ яг ингээл гол ажлаа барьж аваад нэг зүйл ганц зүйл дээрээ төвлөрөөл түүнээсээ үр дүн гаргаад сэтгэл ханамжтай байж чадахгүй байгаа нь ганц хүний асуудал биш, бүр өнөөгийн нийгэмд бол маш их тохиолдож байгаа зүйл юм байл та. Яагаад вэ гэхээр бидний өнөөдрийн амьдарч байгаа нийгэм бол өнгөрсөн цаг үетэй харьцуулахад маш олон сонголт хийх боломжтой болчихсон, маш олон хувилбартай болчихсон. Үүнээс болоод өнөөдрийн нийгэмд бол шийдвэр саажих үзэгдэл гэдэг зүйл бий болчихсон юм. Энэ зүйл нь болохоор маш олон сонгох боломжтой хувилбарууд олон байх тусам хүн сонголт хийж чадхаа болоод хойрогшоод эхэлдэг. Яагаад вэ гэхээр тэр сонголт болон олон хувилбар болгон ч өөрийн гэсэн давуу болон сул талтай шүү дээ, тийм учраас нэг зүйлийг нь яг сонгоод хийх юм бол тэр нь өөрийн гэсэн бас давуу талт сул талтай учраас өөр зүйлсүүд бас ингээд нүдэнд нь харагдаад эхэлдэг. Одоо чи би эмчээр сурж байлаа гэхэд би хэрэг хуулиар сурсан бол яах вэ? Би хэрэг AI-аар сурсан бол яах вэ гэдэг юм уу? Өөр ингээд зөндөө олон хувилбарууд байгаа учраас нэг зүйлдээ ингээд бүрэн төвлөрч чадхаа болчихсон. Тэрнээсээ болоод ингээд ямар ч сонголтыг хийсэн ад жаргалтай болж чадхаа болчихсон. Тийм болохоор зөндөө олон хувилбаруудыг ботсоор агаад шийдвэрэн саажаад хойшлуулад гол ажил руугаа ингээд өөрийнхөө зүрх сэтгэлийг зориулж чадхаа болчихсон юм байна. Тэгээ энэ хойрог шил номон дээр өнөөдрийн бидний яг энэ нийгэмд илүү аз жаргалтай, илүү өндөр бүтээмжтэй, илүү сэтгэл ханамжтай байх дөрвөн маш тодорхой аргыг энэ номон дээр танилцуулдаг. За хойрог шилийг даван туулах нэгдүгээр арга нь болохоор та өөрийнхөө хувийн алсын хараагаа маш тодорхой болгох хэрэгтэй. Хувийн алсын хараагаа тодорхой болгоно гэдэг нь та одоо нийгэмд нэг салбарт би хувь нэмрээ оруулнаа. Нийгэмд би ийм зүйл хийж бусдад тусална гэдгээ юу хийхээ маш тодорхой болгоно гэсэн үг. Ингэснээрээ одоо өнөөгийн нийгэмч бол ингээд маш олон сонголтын хувилбарууд байгаа. Тэр олон сонголтын хувилбарууд донд бид нэр аль нэгийг нь сонгосон ч гэсэн юу ч сонгосон ч гэсэн бүрэн аз жаргалтай, сэтгэл ханамжтай байж чадахгүй байх штэ тий. Яг бол таны сонгосноос илүү гоё зүйл гараал ирэнгүүт би тэрийг сонгодогч байж юу, өөр юм хийдэгч байж юу гэд ингээд эргэлзээд байгаа учраас сэтгэл ханамжтай байж чадахгүй, гол зүйлдээ төвлөрч үр дүн гаргаж чадахгүй байгаа. Тийм учраас энэ хувийн алсын хараагаа тодорхой. Та юу хийхин, ямар салбарт цаашдаа хувь нэмрээ оруулах юм бэ гэдгээ яг тодорхой болгож байна гэдэг нь өөр маш олон сонгох боломжтой хувилбаруудыг та өөрөө зориудаар ухамсарттайгаар хаачж байна гэсэн үг. Тийм учраас цаашдаа энийг хийснээс илүү би өөр зүйл хийж болох байсан штэ гэж эргэлзэж цаг өргөхгүйгээр бүрэн дүр амьдрах боломжтой гэсэн. Ингээд салбараа тодорхой болгосныхаа дараа зорилгоо бас зөв тавих хэрэгтэй байна. Бид нэр зорилгоо тавихтаа болохоор 5 жилийн дараа энд хүрнэ, 10 жилийн дараа энд хүрнэ. Одоо би багш байвал би 3 жилийн дараа одоо тэнхимээ эрхлэгч болно. 5 жилийн дараа би сургалтын менежер болно. 10 жилийн дараа би сургуулийн захирал болно гэх мэтлэнгээр ингээд зорилго тавьдаг шүү дээ. Гэхдээ ингэж зорилго тавьснаас болоод бас хойрог шил гэдэг зүйл үүсдэг гинэ. Яагаад гэхээр би одоо ингээд 3 жилийн дараа үүнд хүрнэ гэж зорилго тавьчихаар өнөөдрийн хийж байгаа зүйл маань нэг утга учирг болчдөг. Би 3 жилийн дараа л нөгөө зорилготоо хүрээл аз жаргалыг мэдрэх гээд байдаг. Түүндээ хүрээгүй байхдаа би дандаа л тийшээгээ махраал явж байгаа болохоос ш аз жаргалыг мэдэрдэггүй ингэнэ. Ингэж зорилго тавихын бас нэгэн сул тал нь болохоор хедоник тасан зохицол гэж зүйл байд юм байна. Энэ нь болохоор хүн аз жаргал болон зовлонд өөрөө тасан зохицчихдаг. Судалгаа хийж үзсэн юм байна л да. Одоо суглаанаас асар их мөнгө хожсон хүмүүс болон ямар нэгэн ослоос болоод биеийн саажилттай болчихсон хүмүүс энэ үйл явдал нь босноос 1 жилийн дараа аз жаргалыг нь хэмжиж үтсэн. Уулын жилийн өмнө энэ зүйл болоход бол нэг нь бол асар их мөнгө суглаанаас хожсон хүмүүс бол аз жаргал нь бол
амар их байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө нэг ослоос болоод биеийн саажилтаа болсон хүмүүс энэ хоёр хүний бол ад жаргалын хэмжээг нь бол харьцуулшгүй. Тэгтэл эдгээр хүмүүсийг жилийн дараа ад жаргалыг нь хэмжиж үзэхэд яг адилхан дундаж хүмүүстэй л адилхан болчихсон байсан. Энийг бол хедоник дасан зохицол гэж хэлдэг юм. Тэгэнгүүт бид нар 3 жилийн дараа энэ зүйлд хүрнэ гэсэн зорилго тавьчихаар 3 жил тэр зүйл рүүгээ явж байхдаа өдөр тутамдаа тийм сайхан аз жаргалтай сэтгэл ханамжтай байдаггүй. Тэгсэн хэрнээ 3 жилийн дараа тэр зүйлдээ хүрсэн ч гэсэн нэг 7 хоног ч юм уу 10 хоног ч юм уу сэтгэл санаа сайхан байж байгаа л тэгэл тэр зүйлдээ дахиад дасан зохицоод аз жаргалыг мэдэрч чадхаа болчтой юм. Тийм учраас та яг салбараа тодорхой болгоцсон бол үүний дараа зорилгоо тавихдаа үйл явцад төвлөрсөн зорилго тавих хэрэгтэй юм. За жишээ нь одоо би түрүү ингээд багш хүн байлаа гэхэд 3 жилийн дараа сургалтын менежер болно гэсэн зорилго мэдээж тавина. Энд чинь ингээд зөв чигээ тодорхой болж байгаа. Бас тэгээд ингэж зорилго тавьснараа бол та би яг ингээд ахаад ийнү гэдгийг өөрөө хэмжих боломжтой шүү дээ. Тэгэхээр яг мэдээж ингэж зорилго тавих нь зөв. Гэхдээ үүнийхэн хажуугаар үйл явцад төвлөрсөн зорилго гэдэг нь болохоор би одоо боловсролын салбарт хувь нэмэр оруулна. Би хүүхдүүдийн ирээдүйд туслана. Одоо жишээ нь багш хүн байлаа гэхдээ тийм зорилго тавьчих юм байна. Тийм зорилго тавьчих юм бол би өдөр болгон хүүхдүүдэд нэг хүүхэд байна уу, 1000 хүүхэд байна уу хамаагүй би хүүхдийн боловсролд хувь нэмрээ оруулж байгавал би нөгөө өөрийнхөө хувийн алсын араа эрхэм зорилгынхоо дагуу амьдарч байгаа гэж өөрийгөө шагнах юм. Ингэж би одоо энэ зүйлд би хувь нэмрээ оруулна гэсэн ингээд үйл явцад төвлөрсөн зорилго тавих юм бол өдөр тутамдаа аз жаргалыг мэдрэх боломжтой юм. Нэг хүүхдийн амьдралд тусалж исэн ч гэсэн би өөрийнхөө хувийн эрхэм зорилго алсын арааны дагуу амьдарч байна гэж сэтгэл ханамжийг мэдэрнэ. Тэгээд дээрэс нь би 3 жилийн дараа сургалтын менежер болно гэсэн зүйлдээ хүрсэн ч гэсэн дахиад одоо хедоник дасан зохицол гэдэг зүйл бололгүйгээр дахиад аз жаргалыг мэдрээл эхэлнэ. 3 жилийн дараа би энэ зорилгодоо хүрсэн. Тэгээд бүх зүйл дууссан биш. 3 жилийн дараа би хүрсэн ч гэсэн дахиад үргэлжлүүлэл би хүүхдүүдийн амьдралд боловсролд хувь нэмрээ оруулсаар байх болно гэд. Тэгхийн бол ямар нэг зорилгод хүрснийхаа дараа одоо юу хийх вэ гэсэн сэтгэл готрол явагдахгүй бас өдөр болгон сэтгэл ханамжтай байх юм бэ. Ингэж өдөр болгон сэтгэл ханамжтай байснараа та жижиг үйлдэлүүдийг ч гэсэн хойш тавилгүйгээр миний энэ өнөөдрийн хийж байгаа жижигхэн зүйл маань хүүхдүүдийн ирээдүйд хувь нэмэр оруулж байгаа гэсэн үйл явцыгаа зорилго болгоод үйл явц дээрээ төвлөрөөд хэлэх юм бол байнга аз жаргалтай байгаад жижиг ажлыг ч гэсэн хойш тавилгүйгээр урам зоригтойгоор хийж болох юм байна. Тэгээ ингээд бид нэр зорилгоо тодорхой болгочлоо гэж шууд л гинт бид нэр хоригшил гэдэг зүйлээс чөлөөлөгдөөл шууд үйлдэл хийдэг болохгүй шүү дээ. Тийм учраас хоёрдугаарх нь болохоор үйлдэл хийх чадамжаа дээшлүүлэх байгаа. За үйлдэл хийх чадамжаа дээшлүүлэхийн тулд бид нэр одоо яагаад яг ингээд шууд үйлдэл хийж чаддаггүй юм бэ гэдгээ ойлгох хэрэгтэй юм байна. Энэ нь болохоор бидний тарихтай холбоотой юм байна. Тарих маань болохоор юм 3 давхаргаас бүрддэг юм л да. Хамгийн дотор талд нь хамгийн анхны үүссэн эртний тарих буюу зүүн савингийн тарих гэж байдаг. Үүний дээр нь бол лимбийн систем буюу одоо сэтгэл хөдлөлийн тарих маань хучигдсан хэлбэрээр байдаг. За дээд талд нь бол бидний логик тарих хамгийн дээд талд нь хучигдсан хамгийн сүүлд үүссэн тарих гэж хэлдэг ийм байдаг. Тэнгүүд үүнээс болохоор одоо зүүн савингийн тарихыг бол бид нэр ямар нэгэн контрол хийж удирдах боломжгүй байна. Сэтгэл хөдлөлийн тарих бол энэ одоо логик тарих энэ хоёр дээр л бид нэр ажиллах ёстой. Тэгээд сэтгэл хөдлөлийн тарих бол логик тарихнаас хамаагүй илүү хүчтэй байдаг. Тэнгүүд одоо энэ сэтгэл хөдлөлийн тарихад бол хамгийн чухал зүйл нь одоо гоё сэтгэл ханамжтай байх нь сэтгэл хөдлөлийн тархинд чухал байдаг. Одоо гоё ингээд тав тухтай байх нь чухал байдаг. Одоо гоё хоол идэх нь чухал байдаг. Харин энэ логик тарих бол яг бидний одоо жинхэнэ одоо сэтгэн бодоод байгаа тарих шүү дээ, тий. Одоо ингээд буруу хооллолчих юм бол дараа нь бие өвдөж магадгүй, эрүүл мэндэд хортой байж магадгүй, одоо бие таргалчих магадгүй ч гэдэг юм уу, тий. Ингэж бодож байгаа тарих маань болохоор энэ логик тарих байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөлийн тархинд бол одоо гоё байвал чухал болохоос ш 7 хоногийн дараа юм уу, жилийн дараа юм уу, 10 жилийн дараа яах нь бол энэ сэтгэл хөдлөлийн тархинд хамаагүй байдаг. Тийм учраас орчин үеийн бид сонголт ихтэй шийдвэр гаргахдаа ийм логик тарихаараа энийг дарангуулж идэг. Гэхдээ сэтгэл хөдлөлийн маань тарих хамаагүй хүчтэй учраас та логик тарихаараа сэтгэл хөдлөлөө дарангуулж байна гэдэг нь маш их энергийг шаардж идэг. За одоо сайхан амарсны дараа тий бүх зүйл тайван байгаа, таны энерги дүүрэн байгаа тохиолдолд бид нэрийн логик тарихаараа сэтгэл хөдлөлөө удирдаад буруу хооллохгүй ч юм уу одоо сэтгэл хөдлөлийн маань тарих маань сайхан унтмаар байгаа ч гэсэн логик тарихаараа үгээ дасгал хийх хэрэгтэй гэж босгож ирдэг ч юм уу тий. Хангалттай энергитэй байгаа үедээ бид нэр логик тарихаараа удирдах идэг. Тэгтэл энэ логик тархиг маань энерги нь ингээ багасаад эхлэх юм бол сэтгэл хөдлөлийн тархиа бид нэр удирдах чадах болчтой тий. Одоо чинь маш их өлссөний дараа юу ч хамаагүй идэх гээд байдаг тий. Маш их ядарсны дараа ерөөсөө ажиллаж чадахгүй унтах гал байдаг. Энэ маань болохоор нөгөө логик тархины маань энерги нь багасаад эхлэхээр сэтгэл хөдлөлийн тархиа удирдах чадхаа болж байна гэсэн. Тийм болохоор бид нэр хойрогшил давтаал одоо чухал ажлаа хойш тавихгүй тул энерги байнга тогтмол нөхөж явах хэрэгтэй гэсэн. Таны энерги чинь багасаал дуусчих юм бол та сэтгэл хөдлөлийн тархийг угаасаа дийлэх боломжгүй юм байна. Тийм учраас сэтгэл хөдлөө тархиа дарангуулад хэрэгтэй чухал зүйлээ хойшлуулгүйгээр хийхин тулд энерги
тогтмол нөхж явах ёстой гэсэн. Энэ номон дээр бол 5 минут гарч салхинд одоо алхах ч юм уу, эсвэл одоо сайн нүүрс ус олох, жимс ч юм уу, одоо дундуур нь идэх ёстой. 1 цаг ажилласан бол 5 минутын завсарлага авах хэрэгтэй. Яагаад гэвэл 5 минутын завсарлага авахгүй та гүрийгээд ажиллаад ах юм бол энерги чинь дуусаад таны логик тарих чинь хүчгүй болоод сэтгэл хөдлөлийн чинь тарих таныг удирдах эхэлнэ. Тэгээ сэтгэл хөдлөлийн тарих нь яг одоо аз жаргалыг мэдрэх нь чухал учраас одоо та 10 жилийн дараа үр дүнгийн мэдрэх зүйлийг өнөөдөр бэлдээд суух нь бол сэтгэл хөдлөлийн тарихыг хамаагүй мэн. Тийм учраас бид нэр одоо үйлдэл хийх чадамжаа дээшлүүлэхийн тулд байнга энерги тогтмол нөхөх нь нэгдүгээр арга юм байна. За хоёрдугаар арга нь бид нэр чухал одоо гол ажлууд байгаа шүү дээ. Гол үйлдэлүүд байгаа. Таны одоо эрхэм зориг алсын хараанд чинь хүргэх чухал үйлдэлүүд байгаа. Та хэрвээ одоо усан сэлтийн тамирчин бол усан сэлтийн дасгалаа хийх нь таны гол ажил, гол үйлдэл шүү дээ. Тэгэхээр энэ гол ажил, гол үйлдэл явахаар өөрийнхөө зуршил дадал болгох хэрэгтэй байна. За ингэж зуршил дадал болгох дээр ч гэсэн бид нэр тархиа анхаарах хэрэгтэй байна л да. Бидний логик тархи маань бол чухал зүйлээ зуршил болгох ёстой гэдгийг мэдж байгаа. Гэхдээ логик тархиас маань илүү сэтгэл хөдлөлийн маань тархи илүү хүчтэй гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд сэтгэл хөдлөлийн тархи бол шин зүйлийг дандаа аюултай гэж үзэж идэг. Гинт одоо олон хүний өмнө ярьж үзэж байгаагүй хүн бол олон хүний өмнө ярих юм бол тархи маань энийг бараг амь насанд аюултай зүйл туршиж байна гэж бодож идэг. Урд нь хийж үзээгүй зүйлээ хийхдээ тархи маань бүр ингэж амь насанд аюултай гэж боддөг юм. Тийм учраас та одоо хэрэгтэй чухал зүйлээ өөрхөн дадал болгох гэж байгаа, шинэ үйлчлэгийг өөрхөн дадал болгох гэж байгаа энэ сэтгэл хөдлөлийн тархиа айлгалгүйгээр үүнд дасгаж хийх хэрэгтэй юм. За энэ дасгаж хийх арга нь болохоор Японы нөгөө нэг самурайнууд байдаг шүү дээ. Тэдний хэрэгэлдэг кайзен гэдэг аргыг энэ номдэр танилцуулсан. Тэр кайзен гэдэг арга нь болохоор энэ сэтгэл хөдлөлийн тархийг айлгалгүйгээр аливаа нэг шинэ зүйлийг зуршил болгох арга юм. Энэ арга нь болохоор энэ бидний сэтгэл хөдлөлийн тарих шин зүйлийг хийхдээ аюултай гэж үздэг бол тухайн нэг зүйлийг 20-30 удаа давтаад хийчих юм бол тэр зүйлийг аюулгүй гэдгийг мэдээд тэр зүйлийг танил дотно гэд хадгалаад авчдаг. Тэр тарих маань нөгөө өөрхөн танил дотн зүйлдээ татагдчихэд нь шүү дээ. Тийм учраас энэ тарихыг айлгаж зочиолгүйгээр та шин зуршлаа 20-30 удаа 30 өдөр ч юм уу тэгж давтах хэрэгтэй байна. Гэхдээ 20-30 өдөр давтахдаа та хамгийн бага хэмжээгээр давтах хэрэгтэй. Жишээ нь та одоо өдөрт 1 цаг дасгал хийнэ гэсэн зорилготой байлаа гэж бодъё л да. Тийм бол та өдөрт гинтэл 1 цагаар дасгал хийгээд эхлэх юм бол сэтгэл хөдлөлийн чинь тарих айгаад залхуураад ч юм уу те тэрнээс айгаад гинт тэгээд баахан хөдөлгөөгээд хэлэх юм бол айгаад тэр зүйлийг хийхгүй гэсэн шийдвэр гаргана. Хийхгүй гэсэн шийдвэр гаргах юм бол та сэтгэл хөдлөлийн тарихаа дийлэхгүй мэн. Тийм учраас та өдөрт 1 цагийн дасгал хийх зорилготой байлаа гэж бодоход эхлээд эхний 20-30 өдөр бол бүр хамгийн багаар зорилгоо тавих хэрэгтэй. Жишээ нь өдөрт 5 минут дасгал хийх зорилго тавьж болно. Энэ зүйл одоо аюултай биш ээ гэдгийг ойлгуулахын тулд 20-30 өдрийн турш та 5 минут дасгал хийгээд тэгээд 20-30 өдрийн дараа таны сэтгэл хөдлөлийн чинь тарих чинь дасгал хийх чинь тийм хэцүү биш шүү. Би ч угаасаа дасгал хийдэг хүн шүү гэд сэтгэл хөдлөлийн чинь тарих дасгал гэдэг зүйлийг одоо өөртөө танил дасгал болгоод хүлээгээд авсныхан дараа зорилгоо томсгох юм байна. Тэгээд самурайнуудын энэ казен гэдэг арга болохоор зорилгоо аажмаар ингээд нэмээд явна. Энэ сэтгэл хөдлөлийн тарихаа айлгаж зочирлохгүйгээр ингэж нэмэх арга байдаг юм байна. Тийм учраас та үйлдэл хийх чадамжаа дээшлүүлэхийн тулд шин дадал зуршилтай болохын тулд тэрийг хамгийн багаар нь бодоод ерөөсөө сэтгэл хөдлөлийн чинь тарих эсэргүүцгээргүй тийм хамгийн бага зорилгыг тавиад 20-30 өдөр хийгээд түүнийхээ дараа зорилгоо нэмээд явах юм байна. Мөн үйлдэл хийх чадамжаа дээшлүүлэхийн тулд та орой 2 үйлдэл хийх хэрэгтэй байна. Нэг нь болохоор тухайн өдрөө та дүгнэх хэрэгтэй. Тухайн өдрөө та дүгнснээрээ бид нөгөө ингээд сэтгэл ханамжгүй болохоор л ер нь ингээд ажлаас хашраад идэх юм байл та. Тийм учраас сэтгэл ханамжтай байхын тулд та өнөөдөр хийсэн ажлаа дүгнээд би өөрийнхөө эрхэм зорилгын дагуу үнэт зүйлийнхаа дагуу чухал үйлдэл хийлээ. Би тэгээд өөрийнхөө зорилгоо ойртож байна гэдгийг өөртөө сануулахын тулд өдөр болгон өөрийгөө дүгнэх юм байна. За нөгөө алхам нь болохоор маргаашхан хийх ажлын жагсаалтыг гаргах чинь бид нэр А-г сонгох уу, Б-г сонгох уу гэдгийг ингэж бодоход л хамаг энерги зарцуулаад айгүй их ядраад байгаа шүү дээ. Тэгээд тэр хамаг энерги зарцуулаад ядарчих юм бол таны сэтгэл хөдлөлийн тарих таныг удирдаад эхэлж байгаа. Тийм учраас энерги хэмнэхийн тулд маргааш юу хийх вэ гэдэг жагсаалтаа гаргачих юм байна. Тэгээд тэр жагсаалтынхаа дагуу маргааш ажиллана. Маргааш яг өөр юу хийх вүлээ гэж бодохгүй жагсаалтаа харах юм бол та энерги маш хэмнэх боломжтой байна. Энерги хэмснээрээ та логик тарихаараа сэтгэл хөдлөлийн тарихаа удирдах боломжтой болно. За хойрогчлыг ялан дийлэх 3 дугаар алхам болохоор сэтгэл ханамжтай байж сурах юм байна. Тэгээд сэтгэл ханамжтай төлөвөө бид нэр урт хугацаанд хадгалж сурах хэрэгтэй юм байна л да. Тэгээд бид нэр одоо ингээд нөгөө үйлдэл хийж чадахгүй, үйлдэл хийх ёстой гэдгийг мэдсэн ч гэсэн тэрнээсээ хашраад үйлдэл хийж чадахгүй байгаа шүү дээ. Тэрний маань шалтгаан болохоор сурмал цөхрөл гэдэг зүйлэнд автчихаараа хүн үйлдэл хийж чадхаа болдог гинэ. Энэ сурмал цөхрөл гэдэг нь болохоор нөгөө нэг зааныг бүр жоохон тугал байхад нь ингээд хөлийг нь
нарийнхан уцаар ингээд уйчдаг шүү дээ. Тэнгүүд зааны тугалчин өөрөө нөгөөтгөөс ингээд салах гад исэн ч гэсэн нөгөө уцаа тастаж дийлдэггүй. Тэгээд тастаж дийлэхгүй болоод эхлэхээр нөгөө заан нь бууж өгөөд зүхтах орлого хийхээ болчдөг. Тэгээд бүр заан нь нас биенд хүрээ том болоод нөгөө хөлийг нь уйсан нарийнхан уцыг нэг л таталтаар уулна суух татаж чадхаар болчихсон ч гэсэн нөгөө баг байхдаа татаа дийлээгүй буугаад өгчихсэн. Тэгээд тархин дотроо энэ ингээд миний хөлийг уйчих юм бол би яагаад ч явж чадахгүй юм байна гэдгийг нэд ойлгоод оролдлого хийгээ болчдөг. Энэ нь бас хүмүүс тохиолддог юм байна. Энэ хүмүүс тохиолдог энэ үзэгдлийг болохоор сурмал цөхрөл гэж нэрлэдэг юм байна. Тэгээ хүн ч гэсэн яг адилхан ямар нэгэн зүйлийг амжилттай хийх гээд маш олон удаа оролдож үзээд тэр нь бүтлгүүтээд эсвэл нэг зүйлийг хийсэн ч гэсэн ад жаргалыг мэдрэхгүй тэрнээсээ сэтгэл ханамж авч чадахгүй болохоор энэ сурмал цөхрөл гэдэг зүйл нь давтаад юу ч хийхээ болчтыг байна. Хийх ёстойг мэдж байгаа. Гэхдээ хийлээ гэд нэг гоё ад жаргал мэдрэхгүй, сэтгэл ханамж авахгүй, амжилттай болохгүй, хин ч миний хийсэн зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл давтахаар ингээд юу ч хийхээ болоод хойрогшил гэдэг зүйл давтчихдаг юм байна. Тэгэд үүнийг даван туулахын тулд бидний хийх ёстой зүйл нь өнгөрсөн сөрөг дурсамжаа өөрчилөх юм байна. Одоо зааны тугал маш олон удаа орлого хийсэн ч гэсэн бүтлгүүцэнтэй адилхан. Бидний тархинд маш олон тийм бүтлгүүцэн туршлагууд байгаа шүү дээ. Тэр дурсамжаа өөрчлөх хэрэгтэй юм. Тэр дурсамжаа өөрчлөхийн тулд болохоор одоо 5 минутын өмнө хийсэн буруу алхамжиж болно. 5 жилийн өмнө хийсэн буруу алхамжиж болно. Тэр одоо дурсамжуудыг болохоор ингээд өөрчлөхийн тулд та бодох хэрэгтэй юм. Тэрнээсээ би яг юу сурч авсан бэ? Голс надад сурсан зүйл нь юу байсан бэ? Тэрнээс надад одоо дэмжлэг болоо тэнд би бүтлгүүцнээс нь болоод би дараа нь илүү сайхан боломжтой учирсан шүүч гэдэг юм уу. Ингээд тэр нэг алдаа дутагдлаасаа таны сурсан зүйлсүүд байгаа штэ. Тэрийг нэг удаа та бүр тунгаан бодоод заавал бодоод тодорхой болгочих юм бэ. Тэгэхгүй бол бид нэр одоо үйлдэл хийж чадахгүй байгаа нь би өмнө нь маш олон удаа оролдож үзчихсэн. Гэхдээ л бүтээгүй гэдгээс болоод үйлдэл хийж чадахгүй байгаа юм байна. Тийм болохоор өмнө нь хийсэн тэр алдаа дутагдлууд маань бүгдээрээ надад ашиг тустай байсан шүү. Энэ алдаа бол миний зүгээр сайжралтын үйл явцын нэг хэсэг байсан шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тэгээ хүлээн зөвшөөрөхдөө зүгээр л би өнгөрсөн харамсгаа болий тэрнээс би сурсан зүйл их байгаа штэ гэж хэллээ гэд хүн урагшаа алхаж чаддгүй юм байна л да. Яг тодорхой байх хэрэгтэй байна. Үнэхээр би өчигдөр нэг алдаа гаргасан. Гэхдээ өчигдөр тэр алдаанаас сурсан зүйл байгаа гэж бодох ш. Үнэхээр яг юу сурсан бэ гэд үнэхээр сурсан зүйлээ та олоод гаргаад ирэх юм бол тэр зүйлдээ дахиад харамсгаа болоод тэр чин таны бүтлгүүцсэн туршлага биш суралцсан туршлага болгоод тархин дотор маань хадгалагчт юм байна. Тийм учраас үйлдэл хийхийн тулд өнгөрсөн далдсан одоо эндсэн тэр туршлагуудаа бүгдээ ингийн эерэг болгож хадгалах хэрэгтэй юм байна. Мөн нэмэлтээр орой болгон 3 талхсан зүйлээ өдөр болгон бичих ёстой гинэ. Хүний сэтгэл зүй хэрэв өнөөдөр сайхан байгаа бол бүхий л амьдралаа сайхан гэж дүгнэдэг. Өнөөдөр хэрэв таархан байгаа бол бүхий л амьдралаа таархан гэж дүгнэдэг юм. Тэгтэгээр өдөр болгон нөгөө талхсан 3 зүйлээ бичнэ гэдэг нь өнөөдөртөө тас сэтгэл ханамжтай байгаад өнөөдөр ч гэсэн би ахиж твшлээ, өнөөдөр баг ч гэсэн урагшлаа, өнөөдөр бүтлгүүцэн ч гэсэн би суралцлаа гэд ингээд талхсан зүйлээ бичээд өнөөдөр аз жаргалтай гэд дүгнээд эхлэхээр бүхий л өдрөө аз жаргалтай, бүхий л амьдралаа аз жаргалтай гэж дүгнэдэг. Тэгээд аз жаргалтай байснараа бидний тархинд допамин ялгараад бидний тархи илүү сайн ажиллаад илүү өндөр бүтээмжтэй байгаад үр дүн гарахаар сэтгэл ханамж маань нэмэгдэх тусам ажлын амжилт маань нэмэгдээд ингээд бүр эерэг тойрогт ордог юм байна. Эсвэргээрээ өнөөдрөө сөрөг байсан, өнөөдөр юу ч сурсангүй, өнөөдөр бүтлгүүчлээ, өмнөх амьдрал маань ч гэсэн бүтлгүү байсан гэдээ эхлэхээр ингээд сэтгэлээр унаад эхлэхээр ажиж бүтлгүү болоод ингээд хар тойрогт орчт юм байна. Тэгээд нэг л тойрогт орчих юм бол тэр тойрог маань ингээд тасралтгүйгээр эргэлдэж эргэлдэх явцдаа бүр илүү хурдан авч идэг, бүр илүү томсч идэв. Тийм учраас өөрийгөө эерэг тойрогт сэтгэл ханамжтай тойрогт оруулах маш энгийн хэрнээ үр дүнтэй баталгаатай арга бол өдөр болгоноо эергээр дүгнж, өдөр болгон бас өнгөрсөн амьдралаа ч гэсэн эергээр дүгнээд талхсан зүйлсүүдээ орой болгон өдөр болгон 3 ширхгийг л бичгэд болох юм байна. За хойрогшлыг даван туулах 4-р арга байгаа. За энэ 4-р арга бол яг хойрогшлтойгоо бол яг тийм чухал холбоотой биш. Гэхдээ номын зохиолч бол энэ 4 арга дундаас хамгийн чухал нь энэ 4-р арга гэсэн байлээ. Энэ 4-р арга нь болохоор юмыг объектив өнцгөөс нь буюу яг байгаагаар нь бодит бодлыг байгаагаар нь харж сурах хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйлээ гэж бичсэн байлээ. Ягаад тэгэхээр бид нэр юмыг яг байгаагаар нь харахгүйгээр өөрийнхөө суур итгэл үнэмшлэрээ ч юм уу өөрийнхөө буруу ойлголтоор юмыг буруу харах юм бол буруу шийдвэр гаргана. Тэгээ буруу шийдвэр гаргах юм бол буруу үр дүн бид нар дээр ирнэ штэ тий. Тийм учраас яг юмыг ингээд бодитоор харах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй юм гинэ. Тэхийн тулд болохоор бидний бас тархиа ойлгох хэрэгтэй юм л да. Бидний тархи чинь нөгөө нэг шийдвэр гаргахдаа
энэ одоо ямар нэгэн сонголттой тулгархаараа тий улаан алин байлаа, ногоон алин байлаа гэж бодъё л да ингэ шийдвэр гаргах тий. Тэгхийн бол тархи маань урд нь ногоон алин идэхэд ямар амттай байлаа, улаан алин ямар идэхэд ямар байлаа гэдгийг тархиндаа кодлоод авцсан байгаа. Хадгалаад авцсан. Тэгэл яг тэрнийхээ дагуу өнөөдөр яг энэ хоёр улаан алины аль нь амттай болоо гэж эргэцүүлж бододгоо. Өнгөрсөнд идэхэд улаан алин амттай байсан тэгвэл шууд улаан алиныг сонгодгийн байна. Тэгээд ном дээр хэлж байгаа зүйл маань болохоор урд нь та ингээд нэг улаан альмыг идэгсэн нь тохиолдлоор улаан алим нь амттай байсан байж болно шүү дээ. Энэ удаа таны сонгож байгаа хоёр алимын чинь ногоон нь илүү амттайж байж болно шүү дээ. Өмнөх сонголтууд чинь зүгээр тохиолдлын зүйл ятал тэрийг тарих маань яг үнэн бодит гэд хадгалаад өнөөдрийнхөө ингээд шийдвэрүүдийг гаргаад яваад идэг. Тэгээ та өнгөрсөн удаа нэг амтгүй ногоон алим идснээсээ болоод ирээдүйд идэх бүх ногоон алимуудаа амтгүй гэд кодлчих юм бол болохгүй шүү дээ гэд. Тийм учраас энэ дээр болохоор ингээд сэтгэхүйн загвар гэж зүйлийг танилцуулж илээ. Энэ сэтгэхүйн загвар гэдэг нь саяны ярьсанчлан нэг алим эзнээ улаан алим амттайсан тэгэхээр улаан алим амттай байна. Тэгэхээр цаашдаа улаан алим сонгох нь илүү дээр юм байна гэж явчихдаг. Тэгтэл энэ маань буруу байх магадлалтай учраас энэ өөрийнхөө сэтгэхүйн загварт итгэж болохгүй байна. Өөрийнхөө энэ сэтгэхүйн загвар буюу ингээд өнгөрсөн дээр тулгуурлаа шийдвэр гаргаад байгаа энийг бодит байдалтай танд байн харьцуулж авах хэрэгтэй юм л да. Тарих маань нэг зүйлийг үнэн гэд хүлээгээд авчихаар тэр үнэн гэж итгэсэн зүйлийнхаа баталгааг л хайж идэг. Тэрийг өөрийнхөө үгүйсгдэггүй. Яг гэвэл өөрийнхөө үгүйсгээд яг үнэн болов худлаа болов гэж бодохоор маш их энерги зарцуулж ядарна шүү дээ, тий. Тийм учраас тарих маань залхуураад өөрийнхөө үнэн гэж итгэсэн зүйлийнхаа баталгааг нь хайждаг. Тэгээд өөрийнх нь үнэн гэж итгэж байгаа зүйлээс өөр эсрэг зүйл байх юм бол өөрөө зариудаар тэднийг харахгүйгээр анждаг юм байна. Тарих маань энэ нь бол ингээд та өөрөө тэрийг ухамсартайгаар удирдах байгаа биш хүн болгоны тарих тэгж ажилдаг гинэ. Тийм учраас бүр ингээд ухамсартайгаар зариудаар миний энэ бодоод байгаа сэтгэхүйн загварууд өнгөрсөн дээрээ тулгуурлаад хадгалаад аваад үлдчихсэн энэ зүйлсүүд маань яг бодит амьдрал дээр үнэн үү гэдгийг байнга чек хийх ёстой. Тийм болохоор объектив байдлаа сайжруулахын тулд мэдээллийн их сурвалжид анхаарах ёстой юм. Тарих маань нэг л үнэн гэд хүлээгээд авчих юм бол дараачийн зүйлсүүдийг хүлээж авах магадлалтай учраас анханасаа таны харж байгаа зүйлс чинь яг үнэн юм уу, боттой юм уу гэдэг мэдээллийн их сурвалж дээр маш сайн нихур хандах ёстой юм байна. За хоёр дахь нь болохоор дүгнэлт хийх арга байгаа. За энэ дүгнэлт хийх арга бол бидний хойрогчлоо даван тулахад бол энэ дүгнэлт гэдэг арга чухал юм байлээ. Энэ дүгнэлт гэдэг арга нь болохоор яг 7 хоногт нэг удаа өөртөөгөө хийх уулзалтыг хийх ёстой юм л да. Тэгээ өөртөөгөө хийх уулзалт дээр болохоор би өнгөрсөн хугацаанд жигтээс ахиц гаргаад ийнө гэдгээ 7 хоног болгон өөртөөгөө уулзаж дүгнэлт хийх юм байна. Ингэснээрээ бас хойрогчлоос өөрийгөө даван тулах боломжтой юм л да. Хойрогшол бид нар чинь хойшлуулаад байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө 7 хоногийн уулзалт болгон дээр би яг өмнөх 7 хоногоос өөртөө ганцаараа уулзаж байгаа. Гэхдээ өмнөх уулзалтаасаа би илүү давсан байна уу? Бас дараагийн уулзалт хүртлээр би хэр ахиц гарах вэ гэдгээ тодорхой болгоод яг өөрийгөө объективээр тий зүгээр л нөгөө нэг хойрогшил гэдэг чинь залхуурал биш гэдэг байгаа шүү дээ. Чухал ажилдаа хойш тавьсан хэрний зүгээр нэг энгийн дундаж за би нэг мэйлээ шалгахыг за би нэг уцаар яриадахыг гэдэг юм ингээд өөр зүйл хийгээд ахыг хойрогшил гэж хэлж байгаа. Тэгэхээр үүнийг даван туулахын тулд яг өөрийгөө бодитоор дүгнэх юм байна. Яг өөрийгөө объективээр харна. Зүгээр л тэгээд жижиг сажиг юм хийснээ би завгүй байгаа юм чинь би амар ажилтай байна биш яг бодитоор өөрийгөө дүгнэхдээ би үнэхээр яг гол ажлаа хийж гинүү ахицтай байна уу гэдгээ дүгнэ. Ингэсэн нь бол яг өөрийгөө ташуурдж байгаа хэрэг юм байна. Тэгснээрээ яг нэг хойрогчлыг даван туулах боломжтой. Тэгэхгүй бол нөгөө тарих маань ингээл завгүй ажиллаад байгаагаа би чи амар ахицтай байна үр дүнтэй байна гэж буруу ботгоод байдаг. Тийм учраас дүгнэлтэн дээр өөрийгөө яг тоогоор үнэлээрээ яг өөрийнхөө ахиц болон одоо уруудаад ийнү ахаад ийнү гэдгээ дүгнээрээ энэ бол таны хойрогчлыг даван туулах арга шүү гэж бичсэн байлээ. Өнөөдрийн имчилэг дээр олон улсын бестселлер хойрогчлоо цэг тавих номын гол санааг товчлон ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр болохоор алхалт гэдэг эрүүл мэндийн талаарх номыг ярих болно. Бид нэр хэдийгээр ингээд одоо бүтээмжээ дэвшлүүлэх, яаж цагаа төлөвлөх юм, яаж одоо ингээд зорилгоо тодорхойлох юм гэсэн ингээд бүтээмжээ дэвшлүүлэх ном уншсан ч гэсэн бид нар чинь бие мах үед нь хүчгүй байх юм бол бүтээмж гаргаж чадахгүй шүү дээ. Тийм учраас дараагийн бичлэг дээр бол эрүүл мэндийн номыг ярих болно. Ингээд эрүүл мэндийн ном болон хувь хүний хөгжлийн ном, уран зохиолын номыг ингээд баланстай ярихыг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя баяр таа.